Сайн байцгаана уу хүндэт эцэгчүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн тэл хичээлээр соёл урлагийн сургуулийн багш Мөнхбаатар би та бүхэнтэйгээ Монгол гэр бүл, Монгол үндэсний соёлын дархлааны анхдагч суур орчин болох нь гэсэн сэдвээр ярилцъя гэж бодлоо. Ерөнхийдөө үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж хөгжүүлэх бодлогын үндэс хэрхэн хангагдаж байгаагаар тухайн үндэсний соёлын аюулгүй байдлын төвшин бол харагдаж байдаг. Тэгэхээр зэрэг энэ соёлын аюулгүй байдлын үндсэн төвшин хаанаас эхэлдэг юм бэ гэхээр зэрэг айл гэр бүлээс, танаа гэрээс эхэлдэг байна. Тэгэхээр эртний үеэс монголчууд гэр бүл төрөл төрөсөд нутаг нугаараа нугийнхаа орчинд үр хүүхдээ хамтран хүмүүжүүлж хүний дайтай хүн болгож ирсэн юм гайхалтай уламжлалтай. Тэгээ хамтран нийгмийнхаа өмнө үүрэг хүлээдэг байсан ийм сайхан уламжлал бидэнд бий. Тэгэхээр монголчууд тухайн нийгэм улс төрийн нөхцөл байдалдаа өөрсдийн соёл уламжлал, давагдчихгүй шин чанараа тодорхой хэмжээнд хууль цаазад суулган түүнийгээ баримталж ирснээс гадна бичигдээгүй хууль буюу ёс заншил, гэрийн хүмүүжил, гэр бүлийн орчиндөө үр хүүхдээ хүмүүжүүлэх, монгол хүн болгох, эх оронч хүн болгох тал дээр бол туйлын өндөр ариун туршлагатай ийм ард түмээ. За тэгэхээр зэрэг ингэснээр энэ үр хүүхдээ хар багаас нь үндэсний үзэлтэй, эх оронч, үндэсний соёлын дархлаатай, соёлын үнэт зүйлтэй иргэн болгон хүмүүжүүлж байсан. Та бүхэн соёлын үнэт зүйл гэдэг үгийг анхаараад аваарай. Гэр бүл бол үндэсний соёл үүсч хөгжих анхдагч суур орчин гэж би түрүү хэллээ. Анхдагч гал голомт нь мөн юм аа. Тэгэхээр ийм учраас гэр бүлийн харилцаанд уламжлал бол онцгой байр суурийг эзэлдэг. Хэдийгээр бид нар 21-р зуунд амьдарч байгаа боловч, хэдийгээр орчин үеийн техник технологи, гадны соёлын хүчтэй төрөлтөнд амьдарч байгаа боловч гэр бүлийн орчиндох уламжлал гэдэг бол энэ монголчуудыг монгол чигээр нь авч үлдэх хамгийн том суур орчин мөн юм шүү эцэгчүүдээ. Ийм учраас та бүхэн энэ асуудал дээр гэр бүлээрээ туйлын үнэхээр анхаарлыг бас хандуулаарай гэмээр зөвлөж байна. Гэр бүлийн хүрээндх олон янзын ажил үүрэг хэдийгээр өөрчлөгдсөн боловч нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөх хүчин зүйлсүүд өнөө гэртэл бол хэвээр үргэлжилж байгаа гэдгийг та бүхэн хизээч мартаж болохгүй. Жишээлбэл гэр бүлийн хүрээнд залуу үеийг хайрлан хамгаалах болон үр хүүхдээ нийгэмшүүлэх гэдэг энэ хоёр чухал үүрэг бол өнөөдрийг хүртэл хэвээр байгаа шүү. Тэгэхээр зэрэг энэ үүргээ гэр бүлийн хүрээнд эцэг эхчүүд маань хизээж битгий умартаараа үр хүүхдээ хайрлан хамгаалах, энэ нийгэмд нийгэмшүүлж жинхэнэ монгол иргэн, монгол хүн болгох тал дээр бол одоо анхаарах хэрэгтэй гэж бид бүхэн үзэж байна. За иймээс Монгол ардын сурган хүмүүжүүлэх зан үйлийн их үндэс болох гэр бүлийн хүмүүжлийн уламжлалыг өнөөгийн хүмүүжлийн одоо тогтолцоотой уялдуулах, холбон уйж зангидах ийм асуудал бол энэ цаг үед бол туйлын чухлаар тавигдж байгаа юм. Та бүхэн гэр бүлийнхээ хүрээнд үр хүүхдээ орчин үеийн одоо сурган хүмүүжүүлэх арга технологиор гадны одоо сургалтын тогтолцоогоорч байдаг юм уу? Ингэж хүсгэж хүмүүжүүлэх гэсэн ийм хандлага орчин үед нилээдгүй ариун болсон. Энийг бол бид хүлээн зөвшөөрнө. Гэхдээ монгол хүүхдийг монгол хүн болгож хүмүүжүүлэхэд бол яг одоо монгол уламжлалт гэр бүлийн сурган хүмүүжүүлэх арга ухаан, монгол уламжлалын дагуу тэр ёс заншил, өв уламжлалыг одоо хүндэтгэн бишрэн ингэж үр хүүхдээ өсгөх гэдэг бол хамгийн чухал ийм зүйл юм а гэдгийг энд давтан хэлье. За тэгэхээр зэрэг хүүхдийг хүмүүжүүлэх тухайн асуудал бол яалтчгүй боловсролын тухайн асуудалтай бол холбогдоод явцдаг. Тэгэхээр зэрэг боловсрол бол соёл түвний эзэмшүүл зохих эрдэм мэдлэг, арга барил, чадварын тогтолцоо гэж ийм тодорхойлт байдаг. Эрдэмт хүн одоо мэдээж хүн амьдрах явцдаа зайлшгүй олон зүйлийг сурч мэдэх, түүнийг арга барил дадал болгох шаардлагатай байдаг. Энд нэг сонирхолтой тодорхойлтыг бол Нобелийн эрдэмтэн Макс фон Лау гэж хүн хэлсэн байна. Боловсрал бол бүх сурц чэйжилсэн зүйлийг мартсны дараа үлддэг тэр зүйл гэж хэлсэн. Тэгэхээр зэрэг боловсролын тогтолцоогоор олж авсан зүйлийг бол хүн амьдралдаа мартахгүй байна гэж байхгүй. Тодорхой хэмжээний зүйл мартна, амьдралдаа хэрэгтэй зүйлээ хизээч мартахгүй, эргэн санаж ингэж хүн явдаг байна л та. Тэгэхээр зэрэг энэ их том боловсрал хамгийн том гэж хэлж болохоор энэ боловсралыг хүн хаанаас олж авдаг вэ гэвэл гэр бүлээсээ, эцэг эхээсээ, гэр бүлийнхаа хүрээнээс олж авдсан байна. Тийм учраас бид бүхэн энэ гэр бүлийн хүрээндх сурган хүмүүжүүлэх арга барил болон монгол үндэсний өв соёлыг гэр бүлийн хүрээнд түгээх нь бол хамгийн том боловсрал юм а гэдгийг энд хэлхийг хүссэн юм а. За олон зууны туршид бол монголчуудын бүтээн хөгжүүлсэн соёл иргэншлийн байгаль орчинд ээлтэй хүн хүнээ хүндлэн дээдлэх тэр баялаг өв уламжлалыг иргэн санах, дахин сэргээх, зарим талаараа шинээр тайлан тайлбарлах
иргэндээ суур боловсрол олгох, өвөг дээдсийнхээ сургаал номыг сонсож хөндлөж ирсэн уламжлал, ёс заншлыг уламжлах анхдагч таатай орчин болохын хувьд бол Монгол гэр бүлийн үүрэг нөлөөнд онцгой ач холбогдол өгөх ийм төөхөн цаг үед бид бүхэн амьдарч байгаамаа. Тэгэхээр зэрэг энэ цаг үеийн нэг чухал асуудал гэр бүл юм бол тухайн асуудлыг шийдэх хамгийн том гарц аргалгаа бол танаа гэрт байгаа шүү эцэг эхчүүдээ. Тэгэхээр энийг бид бүхэн хамтдаа шийдвэрлэх боломжтой гэж ингэж үзэж байна. За тэгэхээр зэрэг ардын сурган хүмүүжүүлэх ухаан, гэрийн сургаал энэ нүүдэлчдийн үнэт зүйл соёлын дархлаа мөн юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр зэрэг нүүдэлчин монголчууд суурин иргэдэг бодвол байгаль дэлхийтэйгээ өдөр бүр туулж харьцаж, хамтарч ажиллаж, амьдарч түүнээсээ байгалыг дээдлэн шүтэх, байгальд хор халгуугаар амьдрах, түүнтэй бүрэн зохицож амьдардаг ийм онцлогтой ард түмэн. Тэгэхээр зэрэг өнөөдөр бид бүхэн нүүдэлчнээ болцсон гэж үзэх хүмүүс бас байж магадгүй. Гэтэл тийм биш шүү. Монголчуудын унган соёл, язгуур соёл бол нүүдлийн ахуй соёл. Бид бүхэн 21-р зуунд суурин соёл, нүүдлийн иргэншил хоёрыг хамттан зохицуулан ингэж авч яваа ийм өвөрмөц соёлтой ард түмэн. Тэгэхээр зэрэг бидний нүүдлийн соёл бол бидний соёлын дархлаа юм аа. Соёлын дархлаа гэд хэлээд байна. Энэ юу нь яг юу юм бэ гэж та бүхэн бодож иж магадгүй. Соёлын дархлааны талаар яриул нэлээдгүй олон зүйлийг ярих боломжтой. Гэхдээ өнөөдөр би та бүхэнд нэг л тодорхойлтыг хэлье. Тухайн улс үндэстэн угсаатны соёлын үнэт зүйлд харшлах гадны соёлын сөрөг хэлбэрийг эсэргүүцэх зайлсхийх нэг талдаа. Нөгөө талдаа өөрт ашигтай шинэ цагийн соёлд дасан зохицох, хүлээн зөвшөөрөх гэсэн хариу үйлдэлүүд буюу үндэсний соёлын дахин давтчихгүй тэр цогц байдлыг хангах чадвар бол соёлын дархлаа байх боломжтой гэдэг ийм тодорхойлт байна. Тэгэхээр зэрэг энэ тодорхойлтоос юу ажиглаж болох вэ гэвэл бид бүхэн уламжлал, шинжиллийн төгс зохицлын тухай асуудлыг харж байна. Ерөөсөө үндэсний өв соёл гэдэг ярихаар зэрэг бүх зүйлээ уламжил болгоо шинжилсэн зүйлийг бүгдийг мартаж шинжилэлгүйгээр явъя гэж хэлж байгаа гэж та бүхэн битгий ойлгоорой. Шинжиллийн дээр хажуугаар уламжлалыг орхигдуулгүй авч явах нь бол бид бүхний соёлын дархлаа юм аа гэд шууд ойлгочиход болох юм аа. За тэгээд эндээс бол Монгол гэр бүлийн дотор нүүдэлчтэй оюун санаа, нийгмийн үзэл бодол, ертөнцийг үзэх үе энэ бүхэн маань бидний үнэт зүйл, бидний соёлын дархлаа, нүүдэлчдийн үнэт зүйл мөн гэдгийг бол бид энэ чухалчилж ярьж байгааг та бүхэн анзаарж байна. Тэгэхээр зэрэг гэр бүлийн хүрээнд Монгол соёлын дархлаа яаж оршин тогтнож байгаа юм бэ? Өнөөдөр 21-р зуун яг энэ цаг үед Монгол төр бас гэр бүл үр хүүхэдтэй тодорхой хэмжээний анхаарал хандуулж байгааг бид бүхэн мэдж байгаа. Тэгэхээр бид бүхэн та бүхэнд ийм пирамид танилцуулъя. Тэгэхээр зэрэг Монгол хүүхэд, Монгол гэр бүл, Монгол төрийн гэр бүлийн талаарх бодлого, хууль эрх зүй гэсэн ийм гурван холбоон дунд бол бид бүхэн энэ Монгол үр хүүхдээ, Монгол хүн болгоно, Монгол гэр бүлээ, Монгол айл болгоно, Монгол төрөө, Монгол төр болгоно гэсэн ийм зарчмын пирамидтай танилцчвал энд бол Монгол хүүхэд, Монгол гэр бүл ямар том орон зай эзэлж байгааг та бүхэн харж байгаа баха. За тэгэхээр зэрэг сэрэл мэдрэхүй хөртөхүйгээр хүлээж авсан мэдлэгийг сэтгэхүйгээр засварлан наривчилж, улмаар сэтгэхүйн дүгнэлтийг практикаар шалгах замаар хүний ертөнцийг үзэх үзэл төлөвшдөг энэ үйл явц бол соёлын үнэт зүйл үүсч өгөх зайлшгүй зам мөн гэж судлаачид үзсэн. Тэр зэрэг соёлын үнэт зүйлийнхээ хувьд Монгол гэр бүл ямархуу хэмжээнд том орон зай эзлэхийг бид бүхэн ярих гэж байна. За Монгол улсын соёлын тухай хуулинд бол соёлын үнэт зүйл гэдэгт гоо сайхны үзэл баримтлал, их хэл, бичиг үсэг, аман аялгау, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, биелэг тэмдэг нэлээдгүй олон зүйлийг хамаатуулж авч үзэж монголчуудын соёлын үнэт зүйл юм а гэдэг хуульчлан заасан. Тэгэхээр зэрэг эрдэмтдийн тодорхойлолт болон Монгол улсын соёлын тухай хуулинд заасан энэ бүх зүйл Монгол гэр бүлийн орчинд бол нягт уялдсан байд юм а гэдгийг энд хэлхийг хүсэж байна. Нүүдэлчдийн соёлын үндсэн суурь, ардын сурган хүмүүжүүлэх, гэр бүлийн сургаалын гол тулгуур арга зам болох зарим зүйлсийг хэдүүлээ авч үзье. Яагаад бид нар соёлын үнэт зүйл, соёлын дархлаа гэр бүлтэй чухал ингээд сэжмээр холбогдож байгаа вэ гэвэл ерөөсөө л ардын энэ гэр бүлийн сурган хүмүүжүүлэх. Та бүхэн эцэг эхчүүдээ үр хүүхдээ яг энэ уламжлалт Монгол ардын сурган хүмүүжүүлэх зан үйл, сурган хүмүүжүүлэх уламжлалын дагуу өсгөн хүмүүжүүлж чадвал та бүхэн гэр бүлдээ Монгол үндэсний соёлын үнэт зүйлсийг бүтээж байна гэсэн үг. Яг энэ сэжмээр холбогдож байна. Та бүхэн үр хүүхдээ шинжилгээнийх нь хажуугаар уламжлалыг нь алдагдуулгүйгээр гэр бүлийнхаа хүрээнд өсгөн хүмүүжүүлж чадаж байвал
Энэ бол орчин үед та үр хүүхдээ жинхэнэ монгол хүн болгож бэлтгэж чадж байна гэсэн ийм агуулгыг энд дурдахыг хүссэн юм аа. За тэгэхээр зэрэг монголчууд бол ерөөсөө эртнээс энэ ардын аман зохиол гэдэг зүйлээр үр хүүхдээ маш гайхалтай өсгөж хүмүүжүүлсэн. Та бүхэн бүгдээрээ мэднэ ертөнцийн 3 ардын аман зохиол, үлгэр, домог, туйл, ерөөл, магтаал, бэлэг дэмбэрлийн үгс, холбоо, хэллэгүүд, ардын дуу, үлгэр, туйлс энэ бүгд маань цаанаа маш нарийн утга бэлэгдлийг агуулж байдаг юм шүү. Та бүхэн өөрсдөө хэдийгээр ардын одоо энэ аман зохиолоос хол байж болно. Гэхдээ ардын аман зохиолын талаар гайхалтай олон ном зохиолууд бий шүү. Та бүхэн үр хүүхдтэй бас авж уншиж өгөөрэй. Үлгэр домогтой ойрхон өсгөөрэй. Энэ бол 21-р зууны монгол хүнийг бэлдэж байгаа том бас ийм таны сургам хүмүүжүүлэх арга байх болно шүү гэдгийг энд хэлье. За дараагийн монголчуудын нэг том үр хүүхдээ сургаж ирсэн зүйл бол ёс заншил юм аа. Олон мянган жилийн турш журмсаар дадал одоо дадаж болж үлдсэн бичмэл бас ийм хууль юм байна. Одоо орчин үед бол одоо ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэдэг үгийн цаана бид бүхэн маш их ёс заншил, өв уламжлал, гайхалтай зүйл бүхнээ өөрсдийнхөө дур сонирхол, өөрсдийнхөө санаачлахаар устгаж байгаагаа бид бүхэн анзаарах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энийг эргэн санаж ёс заншлаа яг ёс хоримоор нь хийвэл энэний ард үр хүүхдийг бас хүн болгох, монгол хүүхдийг монгол хүн болгоход маш гайхалтай эрдэмүүд бас нуугдаж байдаг юм шүү гэдгийг бас эцэг ихтэй хандаж хэлмээр байна. Дараагийн нэг том зүйл бол Монгол ардын тоглоом наадгай. Орчин үед хүүхдүүд утаснаас алхаа боллоо гэдэг одоо хүн бохлогоны одоо толгойг өвтгсөн юм асуудал гарч ирлээ. Мэдээж техник технологитой ойр байлгүй яхав орчин үеийн техник технологийн хөгжил бүхий тоглоом наадгаагаар үр хүүхэд тоглолгүй яхав. Хажуугаар нь уламжлалт ардын тоглоом наадгаагаа битгий орхигдуулаарай гэдгийг энэ сургалтаараа дамжуул дахин хүсэж байна. Үр хүүхдээ шагаа наадгаагаараа тоглуулаарай. Монгол ардын онсон тоглоомуудаараа тоглуулж ингэж өсгөөрэй. Энэ Монгол ардын тоглоом наадгаан ард бол өвний оюун санааг, оюун ухааныг задлах, тэлэх, өргөжүүлэх юм гайхалтай бас өвдөс ногдож байдаг юм шүү гэдгийг энэ дашрамд хэлье. За дараагийн монголчуудын одоо үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг хамгийн том, ер нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс гадна нийгмийн хамгийн том соёлын үнэт зүйл бол их хэлний тухай асуудал байгаа. Та үр хүүхдээ одоо хэл шинжлээч эрдэмтдээс одоо эрдэмтдийн судалгаа бүтээлүүд дээр суурлаад бас үр хүүхдтэй их хэлийг нэн төрөнд одоо үзүүлж сургаарай. Судлаач эрдэмтэд бол хэлэхдээ хүүхдийг их хэлээр нь хэлд оруул тодорхой тооны одоо нас хүртэл нь бас их хэлээр нь цэвэр зөв ярьж бичүүлж сурах. Түүний дараа гадаад хэлийг сургаарай гэж зөвлөдөг. Тэгэхээр энэ зөвлөгөөг та бүхэн бас анзаарж уншаарай. Мэдээж их хэлээрээ хүн маш сайн ярьж чадж байгаа бол дараа нь гадны хэлийг сурахад бол орчин үеийн хэрэглээ маягаар сураад явчихад боломжтой. Харин гадны хэлээр хэлд орчихсон хүүхэд бол эргээд их хэлдээ одоо суралцахад хүүхэдтэй хүндрэлтэй байх болно. Хүндрэлтэйгээс гадна бас их хэлдээ одоо төдийлөн сайн биш болох нь эргээд нөгөө монгол хүн бий болох толдлын асуудал тэр асуудал дээр маань тодорхой хэмжээний бас асуудал үүсгдэг ийм зүйл байгаамаа. За дараад нь бол амьдрал үйл ажиллагааны туршлага гэж энэ том сургам хүмүүжүүлэх ухааны арга барил байна. Хүмүүжилд эцэг их хамаатан садан ойр дотны хүмүүс бол маш онцгой өөрөг гүйцэтгэдэг юм аа. Тэгэхээр зэрэг монголчууд ярьдаг өглөж сургахаар үлгэрлэж сургаа гэж. Үр хүүхдтэй та бүхэн маань өөрсдөө монгол байж, монгол ахуйгаараа амьдарч, монголоо дээдлсэн ийм орчныг бас гэр бүлийнхээ орчинд бий болгоорой. Энэ нь өөрөө эргээд таны хүүхдийг 21-р зуунд энэ техник технологийн өсрөнгөө хөгжиж байгаа даяаршлагдаж буй энэ нийгэмд өөрөөрөө орших, монголоороо орших юм цэвэр монгол хүн болгоход одоо туйлын өндөр, маш өндөр одоо юм үлгэрлэн дуурайлах одоо маш өндөр юм чадамжийг олгоно гэсэн үг. За ингээд сүүлд нь бол одоо бичгийн зохиол бүтээлүүд байж идэг. Монголчуудын одоо эртнээс үлдээсэн гайхамшигтай олон бичгийн зохиол бүтээлүүд одоо Монголын нуус товчоо тэргүүтээ маш олон одоо оюун төлхөөр гэх мэтчлэн маш олон ийм хүмүүжлийн чанартай, ёс суртахууны чанартай ийм гайхалтай бас зохиол Монгол ардын одоо ийм бичгийн зохиол бүтээлүүдийг бас үр хүүхэдтэй танилцуулаараа эндээс таны үр хүүхэд бас зинхэнэ одоо монгол хүний тэр эрдэм мэдлэг, жинхэнэ монгол хүний суур ухааныг бас олж авах бүрэн боломжтой юм шүү. За сүүлд нь мөн гэр ахуйн ажил.
монголчуудын гэр ахуйн ажил бол одоо үл тасрах ийм бүтээл үүж идэг. Эцэс төгсгөлгүй бөгөөд өөртөө сэтгэл одоо ханан амарлангүй байдлыг гаргахыг одоо ийм төвчтгүү ийм хөдөлмөр. Одоо юу гэсэн үг залхуурлыг төвчтгүү хөдөлмөр эрхэлдэг байсан ард түмэн. Тэгэхээр орчин үед үр хүүхдүүд одоо бид нар бүгдээрээ нийгмээрээ маш их залхуурж байна. Тэгэхээр зэрэг энэ ажил хөдөлмөрт бас үр хүүхдээ сурах тал дээр та бүхэн өөрсдөө үлгэрлээрээ гэр орон насанд нь тохирсон бас ажил хөдөлмөрийн хуваар байдаг монголчуудад тэрийг одоо үзэл судлаараа дөнгөж одоо 2-3 настай хүүхдийг хүртэл ойр зургийн юм зөвлөхөөс ахуулаад тэгээд ингээд насанд нь тохирсон олон төрлийн гэр ахуйн ажлыг одоо үр хүүхдээр хийлгэж сурах хэрэгтэй. Энэ маань одоо багадаа ажил хөдөлмөрийн одоо амтыг мэдэрнэ гэхээсээ илүү залхуурлыг одоо сураагүй хүүхдүүд бол одоо насан туршдаа үл залхуурж, насан туршдаа ажил хөдөлмөрт дуртай, хайртай, өөрийнхөө амьдралыг өөрийнхөө хөдөлмөрөөр босгодог ийм бас бие хүн болж төлөвшдөг ийм давуу талыг олгодог юм шүү гэсэн энэ санааг хэлээ. За эдгээр бүх зүйл бол одоо бүгд Монгол гэр бүлийн үнэт зүйлд зайлшгүй хамаарах зүйл юм аа. Тэгээ гэр бүлийн орчинд одоо соёлын үнэт зүйлийг бүтээх, дэмжих үндсэн зүйлүүд буюу нөгөөтэйгөр гэрийн сургаал нь өөрөө нүүдэлчдийн үнэт зүйл, соёлын дархлааг дэмжигч хүчин зүйл болохыг бол илтгэж байна. Тэгэхээр энүүгээрээ би өнөөдөр та бүхэндээ юу хэлэх гэсэн бэ гэвэл 21-р зуун, даяаршлын 90 100, техник, технологийн 90 100 гэж одоо хөл толгойн мэдэгдэхгүй гэж зарим хүмүүс хэлдэг. Энэ 90 100-д бид нар өөрөө өөрсдийгөө авч үлдэх, Монгол улсыг монголоор нь авч үлдэх, монгол хүнийг монголоор нь авч үлдэх хамгийн том орчин бол танаа гэр шүү. Бид бүхний гэр орон юм шүү. Тэгэхээр зэрэг гэр бүл бол одоо энэ нийгмийн соёлын үнэт зүйлсийг хамгаалах анхдагч суур орчоон гэдгийг бол бид өнөөдөр та бүхэндээ хэлж уламжилж байна. Мэдээж Монгол айл бүхэн монголоор амьдрахын төлөө, Монгол айл бүхэн үр хүүхдээ сайн сайхан байлгахын төлөө хичээж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ одоо энэ ороо босгоо цаг үед орвол үндснийхэн өв соёлыг мартаж гээх, одоо эргэж одоо санахгүй байх, эсвэл үл оошоох, бүр сонирхохгүй байх гэх мэтлэн янз бүрийн одоо хандлагууд бий болж байна. Тэгэхээр зэрэг энэ одоо сөрөг хандлагыг бид бүхэн бас одоо далдлах, одоо үгүй хийх, эргээд өв соёлдоо хандах маш их эерэг энэ хандлагыг одоо бий болгох нь энэ цаг үеийн шаардлага юм аа. Тэгээд энэ орчин үед бол дэлхийн хүүхэд одоо хүн болгох, дэлхийн монгол хүнийг бэлтгэх их үүрэг хариуцлага бол танаа гэрт байна. Тэгэхээр зэрэг энэ том үүрэг хариуцлага саяны миний дурддаг энэ олон монгол гэр бүлийн ардын сургаал хүмүүжлийн аргуудад шингэсэн нэг том зүйл бол ерөөсөө л хүндэтгэл байгаамаа. Гэр бүлийн хүндэтгэлийн асуудал. Гэр бүлийн одоо эзнээ хүндэтгэх, гэрийн эзнээ хүндэтгэх, ааваа хүндэтгэх, эхнэрээ хүндэтгэх. Эхнэр нөхөр хоёр бие биенээ хүндэтгсэн энэ байдлыг хараад үр хүүхэд эцэг эхээ хүндэтгэх, эргүүлээд эцэг эх нь үр хүүхдээ хүндэтгэх. Энэ гайхалтай хүндэтгэлийн үр дүнд бол Монгол айл гэр бүлийн ардын сургаал хүмүүжүүлэлээс төрөүний тэр арга барилууд бүгдээрээ дээрээс нь орчин үеийн энэ маш олон соёлын мөргөлдөөний энэ үед өөрсдийгөө алдалгүйгээр Монгол айл оршин тогтнох нэгэн том хүчин зүйл бол хүндэтгэл юм аа. Би үүндээ хүндэтгэлтэй хандхыг бас уриалж байна та бүхэндээ.